Хувлаа хааны 800 жилийн он арга хэмжээ 9-р сарын 19-ноос Тайваны Гүгүн музей дахь Монголын түүх соёлын дурсгалууд номын нээлтээр эхэлсэн. Үүний араас Хувлаа Сэцэн хааны тухай 10 ботном болон Хувлаа хаан ба түүний залхамжлагчид зургийн цомгийн нээлтүүд. Хувлаа Сэцэн хаан ба Монголын Юан улс сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдсан бол энэ удаад 261 найрал хөгжимчдийн Монгол төрийн их дуулал тоглолт болж хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн байна. Монголын их хаадын ордонд тоглодог байсан их найрал хөгжмүүдийг бүрэн бүрэлдэхүүнээр нь тоглуулгын ажиллагааг бол эхэлж байгаа. Тэгээд Хувлаа хааны болон манай их хаадын ордонд тоглодог байсан тэр хөгжмүүдийг сэргээж за өнөөдөр бол 310 гаруй хөгжимчид оролцсон төрийн их найрал хөгжмийг анх удаа төрийн ордныхоо өмнө тоглолоо. Хувлаа Сэцэн хааны мэдсний 800 жилийн хүрээнд бол маш олон арга хэмжээний зохион байгуулагдж байгаа. Тухайлбал шуулхуу наадам олон улсын Хувлаа Сэцэн хааны үед их Юан гүрний үед өмсөж байсан хувцас хэрэглэгдэх юм тийм ээ. Мөн түүхийн маш олон их сурвалжуудыг яасан олон улсын эрдэмчлэгээний баг хурлууд мөн ийм олон ботномуудыг бас эмгтгэж гаргасан. Энүүгээрээ дамжуулаад Хувлаа хааны түүхэнд их Монгол улсын түүхэнд Юан гүрний улс ер нь Монголын түүхэнд гүйцэтгэсэн үүргийг бол бас тодтогч гаргах ирээдүйн хойч залуу үедээ бас зөвөр нь таниулж өвлөлөн өгөх ийм зорилгоор бол 800 жилийн огоос тэмдэглэж байгаа. Хувлаа хааны үед 512 оны бүрэлдэхүүнтэй найрал байсныг ийхүү 700 жилийн дараа сэргээн толилуулсан байна. Тухайн үед тоглогдож байсан 50 гаруй хөгжмийн зэмсгээс өнөөдөр 30 орчмыг сэргээн тоглосон нь өвөг дээдсийнхээ өв уламжлалыг дээдэлж хойч үедээ үлдээх хүндэтгэлийн илэрхийлэл юм а. Мөн он арга хэмжээний хүрээнд энэ оныг дуустал Хувлаа Сэцэн хааны нэрэмжит байгууллага Гудамж Юан улсын судар Хувлаа Сэцэн хаан 800 баримтат кино зэргийг хүргэхээр төлөвлөжээ. Мэдээллийг цогцсайхан даваанаар сурвалжлан хүргэлээ. Хувлаа хааны үед 512 оны бүрэлдэхүүнтэй найрал байсныг ийхүү 700 жилийн дараа сэргээн толилуулсан байна. Тухайн үед тоглогдож байсан 50 гаруй хөгжмийн зэмсгээс өнөөдөр 30 орчмыг сэргээн тоглосон нь өвөг дээдсийнхээ өв уламжлалыг дээдэлж хойч үедээ үлдээх хүндэтгэлийн илэрхийлэл юм а. Мөн он арга хэмжээний хүрээнд энэ оныг дуустал Хувлаа Сэцэн хааны нэрэмжит байгууллага Гудамж мөн түүхийн маш олон их сурвалжуудыг яасан олон улсын эрдэмчлэгээний баг хурлууд мөн ийм олон ботномуудыг бас эмгтгэж гаргасан. Энүүгээрээ дамжуулаад Хувлаа хааны түүхэнд их Монгол улсын түүхэнд Юан гүрний улс ер нь Монголын түүхэнд гүйцэтгэсэн үүргийг бол бас тодтогч гаргах ирээдүйн хойч залуу үедээ бас зөвөр нь таниулж өвлөлөн өгөх ийм зорилгоор бол 800 жилийн огоос тэмдэглэж хөгжимчид оролцсон төрийн их найрал хөгжмийг анх удаа төрийн ордныхоо өмнө тоглолоо. Хувлаа Сэцэн хааны мэдсний 800 жилийн хүрээнд бол маш олон арга хэмжээний зохион байгуулагдж байгаа. Тухайлбал шуулхуу наадам олон улсын Хувлаа Сэцэн хааны үед их Юан гүрний үед өмсөж байсан хувцас хэрэглэгдэх юм тийм ээ. Найрал хөгжимчдийн Монгол төрийн их дуулал тоглолт болж хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн байна. Монголын их хаадын ордонд тоглодог байсан их найрал хөгжмүүдийг бүрэн бүрэлдэхүүнээр нь тоглуулгын ажиллагааг бол эхэлж байгаа. Тэгээд Хувлаа хааны болон манай их хаадын ордонд тоглодог байсан тэр хөгжмүүдийг сэргээж за өнөөдөр бол 310 гаруй Хувлаа хааны 800 жилийн он арга хэмжээ 9-р сарын 19-ноос Тайваны Гүгүн музей дахь Монголын түүх соёлын дурсгалууд номын нээлтээр эхэлсэн. Үүний араас Хувлаа Сэцэн хааны тухай 10 ботном болон Хувлаа хаан ба түүний залхамжлагчид зургийн цомгийн нээлтүүд. Хувлаа Сэцэн хаан ба Монголын Юан улс сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдсан бол энэ удаад 261